Сая манай засаг дарга хэлж байна. Нийслэл бол нийслэлийнхнийхээ хийж чаддаг юмыг бол давхардуулж хийхгүй гэж. Сая манай золж гарал гэсэн асуусан нийслэл 80 компани байгуулсан. Тэгээд эдгээрийн хариуцж байгаа ажил нь үнэхээр одоо хувийн хвшил гүйцэтгэж хийж чадахгүй гэж дүгнэлт гарч иж сая одоо зоологч шөнийн уншаад байгаа тэр хуулиуд хэрэгжих боломжтой болно л одоо нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хувийн өмчийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх боломжгүй ажил үйлчлэгийг энэ хуулийн 15-1 заасан хуулийн этгээдээр гэрээ байгуулад гээд. Тэгэхээр одоо зүгээр танаас нөгөө өөрөө чинь шин засаг дарга учраас тодорхой асуугаад байхгүй юу? 80 компани байна. Тэгээ манай хувийн хвшлүүд барилга орж чадахгүй гэж үзээд байгаа юм уу? Одоо өнгөрсөн удирдлага энэ төр гэж ярихгүй шүү дээ. Монгол Ардын нам бөгөөд та бүхэн одоо засаглаж байгаа, үргэлжлүүлэл засаглаж байгаа. Энэ нэр солигдож байгаа л асуудал. Тэгэхээр одоо шинэ засаг даргын хувьд юу гэж бодож байгаа гэдгийг асуугаад байхгүй юу? Барилгыг хувийн хвшлийн барьж чадахгүй гэж дүгнэлт гарсан юм уу? Нийтийн үйлчлэгээний салбар, саяны одоо энэ хүлэмжийн асуудал гэдэг ингээд олон асуудлууд. Энэ 80 компани хийж байгаа ажлуудыг чинь хувийн хвшлийн хийж чадахгүй гэдэг дүгнэлт гарсан уу? Тэр гарч иж энэ хууль хэрэгжих нөхцөл үүсчихэд. Ер нь өмнө гарсан байна уу? Та юу гэж бодож байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт энэ түрүүний бас золоод гишүүн бас хууль нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийг заалтуудыг уншаад өглөө. Энэ бол одоо таны хэлж байгаагаар бол өмнө явсан жишг нь энэ юм аа. Нийслэл өмчтэй учраас өмчөө захирж удирдахаар хангах үүрэгтэй байд юм аа гэж та ингээ хэлж чинь. Гэтэл ингээ цагаан дээр хараар хуулийн дээр заасан байна л да. Энэ хуулийг харахад бол зүгээр одоо энэ үзэж байгаа хүмүүс ч гэсэн энгийнээр тайлбарлаа хэлэхэд 145 хүн сууж агаад өөрсдийнхөө компанид төсөв баталж өгөө суугаад байгаа. Төлөөлөл өдөрт зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад байдаг компанидаа төсөв баталж өгөөд ажил өгөөд байгаад байгаамаа. Тэгээ энэ нь одоо зөв юм уу, буруу юм уу гэдгийг хуулийн дээр болохгүйгээ заасан. Гэтэл орон нутгийн өөрөө ингээд нийслэл нь өмчтэй байхыг бас зөвшөөрсөн гэж. Тэгэхдээ ямар өмчтэй байх вэ, ямар компани байгуулах вэ гэдгийг нь бол хувийн хвшлийг хийх боломжтойг бол хийхгүй гэсэн байж байгаа. Тэгээ энэ дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас маш тодорхой, бүр яг тодорхой одоо энд хариулж болох бололцоотой хүн байна уу? Энэ төлөөлөл өдөрт зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад байдаг төлөөлөгч нар төсөв баталж байгаа, тодорхой шийдвэр гаргаж байгаа тэр компанид ажиллаж байгаа шийдвэрүүд дээр энэ ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдэг дүгнэлтийг гаргуулсан уу, гаргуулаагүй юу гэж тодорхой асууад золоо шүү. Энийг гаргуулсан юм уу, гаргуулаагүй. Энийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мөр тодорхой хариулт өгмөр хүн байвал. Авилгатай тэмцэх газар одоо бид нар ингээд хууль уншиж өгöd байгаа. Ашиг сонирхлын тухай хууль. Ингээ улаан цайм зөрчигдсөн юм байл, зөрчигдөд яваад байгаа юм жишг тогтсон юм байдал байгаа. Энэ хуулийн зөрчил гэж харагдаж байна уу, харагдахгүй байна. Үгүй бол бид нар одоо энд ингээд авилгын эсрэг засгийн газрын юм яриад хэрэг алга, ашиг сонирхлын тухай бид нар яриад хэрэг алга байна шүү дээ. Компани удирдах зөвлөлийн төлөөлөгчдийн хурал бүгдээрээ 45 төлөөлөгчийн 43 төлөөлөгч биш ээ. Төлөөлөл зөвлөлийн гишүүн бөгөөд гүйцэтгэх удирдлагад байдаг хүмүүс. Тэгээ ингэ сууж агаад өөрсдөө юмаа батлаад өөрсдөө хэрэгжүүлээд ингэ явдаг байх юм бол бид нэр энэ ашиг сонирхлын тухай асуудлыг дахиж яриад ч яах. Авилгын асуудал яриад ч яах. Ийм байхад одоо зүгээр ингэ хараа суугаад идэг байх бол авилгатай тэмцэх газраар ч яах юм. Тэр газрын дарга гэж байгаа ч яах юм. Тэгэхээр одоо энэ сая маш тодорхой хуулиуд ингээд уншаад өгч байгаа. Хуулийн заалтуудыг уншаад өгч байгаа. Энэ дээр за нэгдүгээр асуулт нийслэлийн засаг дарга, хоёрдугаар асуулт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүн байна уу? Гуравдугаар асуулт энэ авилгатай тэмцэх газарт энэ яг ямар санагч энэ зөв юм уу, буруу юм уу? Энэ хууль зөрчсөн байна уугүй байна уу? Ямар дүгнэлт хийж болж байна? За ийм гурван асуултнаас хариулт. За Лодон самбуу гишүүний асуултанд хариулъя. Томилгоотой холбоотой асуултан дээр бол ер нь томилгоо бүр дээр бид нар авилгатай тэмцэх газраас дүгнэлт гаргасны дараа шийдвэр гаргадаг. Тэгэхээр зөрчилтэй зөрчилгүй гэдэг бол бид нараас тодорхойлохгүй. Дүгнэлт ирсний дараа томилгоо хийж байгаа учраас бид нар бол зөрчилгүй гэж ингэж үзэж томилгоо хийдгээ гэсэн үг. За нийслэлд одоогийн байдлаар нийслэл өөрөө барилга байгаад байгаа тохиолдол байхгүй шүү дээ. Энэ төсөл хөтөлбөрүүд тэр чигээрээ төсвийн тухай хуулиар, тендерийн тухай хуулиар зохицуулагдаж ингэж явдаг.
Сэлт дэд төв дээр гээл үзэхэд нээлттэй сонгон шалгаруулалтаар 113 блок 8575 85 байрыг бол одоо 7 гүйцэтгэгч компани хийж явах жишээтэй. За бусад одоо шар хад дэд төв, баян хошуу дэд төв, дам даржаа гэл бүгдээрээ л хувийн компаниуд нээлттэй сонгон шалгаруулалтаар худалдаа авах ажиллагаа шалгаруулад ингээд гүйцэтгэлээ хийгээд явж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчд хурлын ажлын албаны даргалтар байна. За төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар буюу нийслэлийн өмчийн харилцааны газраас хуулийн дагуу төрийн өмч төлөв этгээдийн тузын одоо бүрэлдэхүүнд орох төлөөлөгчдөг бол одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчд хурлд оруулдаг. За тузын гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай одоо мэдлэг чадвартай за тухайн хуулийн этгээдийн тузын гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх гэх мэт ийм тодорхой шаардлага шалгуур хангасан доорлын төлөөлөгчд за төрийн албаа хаагчид хараат бус гишүүд гээд одоо орж ирдэг. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бол энэ шаардлага хангасан тохиолдолд бол одоо ингээд томилоо явж байгаа. За ер нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгох тууц нөхцөл байдал гэж юу хэлэх юм бэ гэж тийм ээ. Энэ мань бол одоо бас яг энэ нийтийн болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс өрчин сэргийлэх тухай хуулинд бол тодорхой заагаад өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөөлөгчдийнхоо одоо нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол за хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс өрчлөн сэргийлэх чиглэл дээр бол бас анхаарч ажилладаг байгаа. За энэ хүрээндээ бол бид одоо энэ ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг бол баталгаажуулж ингэж ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бол бид нар яг энэ одоо төлөөлөл удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн томилхоос өмнө авилгасаа тэмцэх газарт явуулж одоо бидний хил заншнаар хасуум гэдэг тийм ээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бол одоо өгдөг. Тэгээ энэ мэдүүлгийн хүрээнд одоо зорчил ашиг сонирхлын зөрчилтэй ойлгох тус нөхцөл байдал үүсээгүй байна гэсэн дүгнэлт ирсний дараа нийслэлийн иргэдийн хурлаас бол томилоод явж байгаа. За энд бол ярьж байгаа орон нутгийн өмчт компани удирдлагад буюу гүйцэтгэрлээр ажиллаж байгаа. За компаниудын тузын дараагаар ажиллаж байгаа хүмүүс маань одоо тухайн асуудлыг хилцэх тохиолдолд ер нь нэгжийн хуулийн дээр бас байж байгаа. Хурлын төлөөлөгч эрх үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр бол тухайн асуудлыг хилцэхэд оролцохоос татгалзнаа гэж. За бидний одоо авснаар бол яг албан ёсоор төлөөлөгчд маань энэ ашиг сонирхлын одоо зөрчилтэй гэсэн мэдүүлэг бол яг албан ёсоор гаргасан бол тохиолдол нэг удаа байгаа. Хурлаа яг төсөв хилцэх үед. За бусад тохиолдол дээр бол тухайлбал орон нутгийн өмчт компани удирдлагад буюу гүйцэтгэлээр ажиллаж байгаа 4 төлөөлөгчдэр за орон нутгийн өмчт компани буюу тузын дараагаар ажиллаж байгаа 8 төлөөлөгчдэр бол тухайн яг компанитай холбоотой санал хураах үйл ажиллагаанд оролцохгүйгээд татгалзаад бол гарсан ийм тохиолдол байгаа. Энэ бол хурлын ажлын албан дээр одоо мэдээлэл бол байгаа. Авилгатай тэмцэх газар томилох эрх бүхий этгээдээс тухайн томилогч байгаа албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн аваад улсын бүртгэлийн систем тухайн этгээдийн өөрийн мэдүүлсэн хамаарал бүхий байдал за бусад хувийн байдалд үндэслэн мэдээлэл гаргадаг. Хуулиар энэ дээр бол дүгнэлт бол хийхгүй хянаж үзээд хуулиар сонирхлын зөрчлийн хуулийн 29-ийн 7-д заасны дагуу мэдээллийг эрх бүхий байгууллага буюу томилгооны эрх бүхий этгээд хөргүүлдэг. За тодорхой тохиолдлуудад тухайн албан тушаалт нь нийтийн албанд томилогдох нь ашиг сонирхлын ил зөрчил үүсгэнэ гэдэг дүгнэлтээ хийдэг. Үүнд авилгын гэмтрэх жал сэтгүүлсэн тухайн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь түүний эрхэлж байгаа эрхлэх албан тушаалтаа одоо зөрчилдөггүйц гэдэг юм одоо тийм чиглэлийн компанитай мөн удаа дараа санаатай гэмтрэг үйлдсэн гэх мэт зөрчлүүд дээр бол илт сонирхлын зөрчил үүсгэнэ гэдэг ийм мэдээллийг өргүүлдэг байж байгаа. За хуулийн хүрээнд бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг орон нутгийн өмчт компанид бол ажиллахыг яг хоригдсон ийм хуулийн зохицуулалт байхгүй байна. За сая халтар дарга бол бүгд нь яг сайхан жишгийг хэлээд өглөө. Энэ ашиг сонирхлын зөрчил үүсч болцсохгүй гээд тухайн хэлцэж байгаа асуудлаас гарч ирсэн тохиолдлууд бол байгаа гэж хэллээ. Бүрэг давг дарга сонсож байгаа байх. Тэгэхээр энд ийм асуудлууд үүсдэг байх нэ. Тодорхой тохиолдлууд байгаа бол бүх асуудлууд дээр
тэр байр суурийг илэрхийлдэг байх хэвээр. Тэр томилхын өмнө авилгатай тэмцэх газар дүгнэлт гаргадаг. Томилхын өмнө томилогдсны дараа асуудал үүсэж байгаа хэсгээр хуулийн онгорхой байгаа юм байна гэж хэлж байгааг нь бас ойлголоо. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчил урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1-6-ад нэгдмэл сонирхолтой этгээд байх юм бол бас ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж томилсон. Нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашигын төлөө үйл ажиллагаагаар холбоотой хүүхэн үйлгээ этгээдийг 3.1-2-д хувийн ашиг сонирхолж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрх хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуус эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг гэж тодорхойлсон. Төлөөлөлөх зөвлөлийн гишүүн гүйцэтгэх удирдлага гэдэг чинь тухайн компаниас цалин аваа явж байгаа. Одоо ийм жонхорс юм үүсцэн байна шүү дээ. Одоо манай авилгатай тэмцэх газрын дарга нар бол хараад яг тийм ээ тэнцлэг дотроо бодож байгаа. Зүгээр яг хурлын төлөөлөгч гэдэг үг хайгаад багш байна. Одоо наа чи ингээд иргэдэд төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч нар чинь өөрсдөө өдөр зүйлд нь ажилдаг, гүйцэтгэх удирдлагаар нь ажилдаг компанитай холбоотой шийдвэрүүдийг гаргаад яваад идэх юм байна шүү дээ. Яг го томилогдохоос өмнө бол авилгатай тэмцэх газраас дүгнэлт гаргадаг. Тэрэн дээр бол ямар нэг юм байхгүй нэг явцдаг. Томилогдсныхаа дараа ийм зүйл үүсчихэд одоо яах вэ? Энийг гомдол гаргах хэрэгтэй байдгүй юм. Нийслэлийн иргэдийн хурал чинь тэр чигээрээ өөрсдөө ашиг сонирхлын зөрчлийн бүр ингээд бүтэн бүлэг болцсон биш. Одоо яах вэ? Энэний дараа тэгээд өвөлд гаргаснаас хойш болж байгаа процесс, албанд очисноос хойш болж байгаа процесс. Тэгээ энийг одоо яах вэ? Гомдол гаргах уу? Бүх тэр төлөөлөгч нартай холбоотой. Халтар дарга нөгөө нэг саний хэлж байгаа тэр тийм тохиолдлууд байгаа гэж байгаа тэр тохиолдлуудынхаа яг протокол юмыг өгмөр өгцөн байх хэрэгтэй юм байна шүү дээ. Өнөөдөр сонсгол явж штэ. Энэ чинь бас мууцсан чих хурал дээр нь сонсгол яваад ийм мэдээлэл өгөөч гэж нэхэж шаардаад тэгээ одоо өгөөгүй байгаа. Уг нь тэрийг чинь харж сууж байгаа бид нэр ярмаар байна. За ийм тохиолдлууд дээр энэний ийм оролцоо нь өөрөө оролцохгүй байя гэдэг татгалзах санал гаргасан. Ийм юмнууд дээр санал гаргаагүй явсан байна гэдэг ингээд тамийн газар чинь тийм л ажлуудыг зохион байгуулна шүү дээ. Мэдээлэлээр хангана. Тэгэхээр одоо энэ тохиолдолд авилгатай тэмцэх газрынхантайгаа байс дахиад ярих гал байна л да. Одоо энэ хуулийн заалт одоо тэг яах вэ? Нэгдмэл сонирхолтой этгээд мөн үү биш үү? Одоо тэр тууцад нь ажиллаж байгаа, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байгаа нөхдүүд тухайн албан тушаалтан сонирхлын зөрчлийн хуулийн 8.2 дээр хуульчилсан байж байгаа. Албан үргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхол нь өөрийнх нь хувийн ашиг сонирхол, нийтийн албаны ашиг сонирхолтой зөрчилдөхүйц нөхцөл үүссэн бол мэдэгдэл тайлбарыг удирдах эрх бүхий албан тушаалтандаа гаргахаар маш тодорхой хуульчилсан байж байгаа. За 8.2-т яг тэгээд заацсан. Үнэхээр ашиг сонирхлын зөрчил үүсч болцсогүй бол мэдэгдэнэ гэсэн. Мэдэгдэжсэн үү манай энэ иргэдийн урдын төлөөлөгч дотор байгаа тууцын гишүүд гүйцэтгэх удирдлага. Ингээд энийг мэдэгдэх ёстой гэж байгаа юм тийм. Мэдэгдэжсэн үү гэдгийг нь одоо хэнд мэдэгдэх ёстой гэхээр эрх бүхий албан тушаалтын хурлын удирдлага болдог. Байхгүй тийм. Мэдэгдэжсэн зүйл байхгүй. За халтар дараа хариулж. За тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлаар одоо төсвийн асуудал хилцдэг. За энэ төсвийн асуудал хилцэхэд бол тухайлсан яг нэг аж ахуй нэгж тийм байгууллагуудаар гэдэггүй бүх ерөнхийдөө нийтлэг байдлаар явдаг. Тэгэхээр энэ дээр бол зөвхөн одоо хуралдаанаар ороод тухайн төлөөлөгчөөс хамааралтайгаар шийддэггүй байгаа. 45 төлөөлөгчийн нийтийн хамтын шийдвэр бол гаргадаг. Тийм учраас тухайн төлөөлөгчөөс бол яг мэдээлэл албан ёсны мэдээлэл гаргаж ирсэн тохиолдолд бол яг ингэж мэдээлэлээ гаргаж өгөөгүй. Гэхдээ тухайн асуудал хилцэхэд бол одоо би оролцохгүй гэж гарч ирсэн бол төлөөлөгчд бол байгаа гэж бол би сая түрүүн хэлсэн байгаа. За мөн энд бас нэг тодруулж хэлье гэж бодогдлоо. За сая яриад байна бид энэ нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.2 дээр бол байгаа. За энэ дээр бол одоо 20/1 дээр Монгол улсын ерөнхийлөгч энэ яг юуныхын зүйл нь болохоор улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт хязгаарлалт гэж байгаа. Тэгэхээр энд бол манай нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгчдийн бол бас тусгадаагүй байгаа гэдгийг бас энд зориуд хэлье. Тухайлх юм бол 21 дээр бол энэ Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурлын гишүүн, Монгол улсын ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн засаг даргын эхнэр нөхөр хамтран амьдрагч,
хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх төрийн болон орон нутгийн өмчит компани улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглоно гэж заасан байгаа. Яг энэ тохиолдолд одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэсэн одоо заалт байсан бол бас энэ одоо жинхэнэ уйлдэрсэн асуудал болох ёстой. Тэгэхээр бол энэ дээр бол одоо би бол хориглолт байхгүй аа гэж үзэж байна. За нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тухайд бол бас би тэдэнд одоо нэгтэй ярьж байгаа дээр миний хувьд бас нэг тодорхой санал хэлчихье гэж бодлоо. За тэрийг дараа нь хэлчихье. За Додоосон багш. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39-2. Хурлын төлөөлөгч эрх үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхэр бол тухайн асуудлыг хилцэхэд оролцохоос татгалзна гэж зохицуулт байна. Одоо энэ ч хууль мөн бидтэй тий. Нийслэл чинь мега төслүүдтэй холбоотой төсөв мөсөв баталдгийн байгаас тий. Мега төслүүд чинь нийслэх мөн бидтэй. Бид нар нийслэлийн мега төсөлтэй холбоотой энэ төсөвтэй холбоотой юмнууд дээр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалттай холбоотой сонсгол хийж штэ. Энэ бүхэнд чинь наад 45 төлөөлөгч чинь 43 нь оролцсон байна штэ. Тэгээд татгалзсан 8 тохиолдол байна гэд бусд нь татгалзаагүй юм байна штэ. Энд ингээд цагаан дээр хараар бичсэн хуулийг иргэдийн төлөөлөгчдийн хурал тэрчгтээ зөрчсөн байна штэ Нямбатрын үед. Ингэж иргэдийн хурлаа барьдаг юм байна штэ. Тууцад томлоод гүйцэтгэх удирдлага томлоод тэгээд цалин өгүүлээд дээр нь нийслэлийн төсвөөс ажил өгөөд өөрсдөө тэрийг хийгээд ингэж их хурлаа барьдаг. Энд чинь авилгын систем сүлжээ биш юм уу?